Улсын хэмжээнд энэ онд нийт 633.4 мянган гад тариалалт хийнэ. Үүнээс 373 мянгад үр тариа, 16 мянгад төмөс, 18.3 мянгад хүнсний ногоо, 122 мянгад малын тижээл, 104.1 мянган гад досны ургамал тус тариалах юм. Энэ сарын 12-ны байдлаар нийт тариалах талбайн 10 хүрэхгүй хувийг тариалаад байна. Тодорхойлбол 42 мянган гад үр тариа, 1.1 мянган гад төмөс, 833 гад хүнсний ногоо, 460 гад тосны ургамал тус тариалжээ. Махны үнд экспорт нөлөөлөхгүй гэв 5 дугаар сарын 11-ний байдлаар манай улс 2100 тонн мах экспортод гаргажээ. Үүний 870 тонн нь адууны, 1100 орчим тонн нь намар дулааны аргаар боловсруулсан мах байна. Мөн Үзбекистан улс руу 40 тонн хоньны мах гаргажээ. Үүнээс махны үнийн өсөлтөд экспорт нөлөөлж буй хэсэг нь харагдана. Тиймээс төв суурин газрын засаг дарганаар иргэдийн махны хэрэгцээг хангах асуудалд ахиц дэвшил гаргах шаардлагатай гэж салбарын сайд хэлжээ. Нийслэлийн хэмжээнд энэ онд цэргийн албыг биеэр дүүцүүлэн хаах иргэдийн тоог тогтоожээ. Нийтдээ 78 хүнийг хамруулахаас Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хангүйл дүүрэг тус бүр 10, Сонгид хайрхан, Багнуур, Чингэлтэй, Налайх дүүрэг тус бүр 8, Багхангай дүүрэг 6 иргэнийг хамруулах санал хүргүүлжээ. Нэг дүүцүүлэх алба хаагч дунджаар 6 сар буюу 180 хоног үүрэг гүйцэтгэнэ. Үүнд сургаалт, батлан хамгаалах ажил үйлчилгээ, гамшиг осол, хүмүүнлэг, бүтээн байгуулалт болон цаг үеийн бусад ажил багтдаг байна. Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэн Завхан аймгийн Улагчны хар нуурын байгалийн зохицуулбарт газартай хамтран гидробиологийн мониторингийн судалгааг хийж байна. Судалгаагаар Улагчны хар нуурын байгалийн зохицуулбарт газрын хар нуурт 59 зүйлийн хөөгч амьтан бүртгэгдсэний дотор хүрд горхой 34, салаа сахалт хавч 14, сэлүүр хүлт хавч 11 зүйл байгааг тогтоов. Мөн 9 зүйлийн хүрд горхой, 4 зүйл салаа сахалт хавч, 4 зүйлийн сэлүүр хүлт хавчийг шинээр илрүүлжээ. Монголын сонгогддог дартсын холбооноос их найд худалдааны төвийн Triple Event Hall зохион байгуулж байгаа дартс фестивалд 10 орны 2000 орчим тамирчин оролцож байна. Үүний дотор дэлхийн 2 удаагийн авраг Японы тамирчин Микуру Сузуки, Азийн авраг Морамацу, Сингапурын томогт тамирчин Пол Лим нар иржээ. 4 өдрийн турш үргэлжлэх тус наадам Нямгарагт өндөрлөнө. Зун болоход ердөө 2-7 хоног дутуу байна. Гэтэл Бурайдын Окинский аймаг засанд дарагджээ. Ойрын өдрүүдэд Бурайдад хүйтэн салхитай бороотой байхыг цаг үрчид анхааруулж байна. Зарим газарт бороо орох бол Окинский аймагт харин эсрэгээр 5 дугаар сарын дулаахан өдрүүдийн оронд цас орно гэжээ. Айст клубын цөөн хормын мэдээ байлаа. Амралтын өдрүүдэд ая тухтай өнгөрлөөрэй.